Mobihome өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Хаяч гэсэн ингээл хүүхэд чухтын асуудлаа мартаад намгүй тайван сууч ямар гоё би. Ямар ч асуудалгүй. Зөвхөн чи бит хоёр лаасагаад дарс шимэдл таалагдж байна. тэглгүй яах вэ? Чи миний романтик үлээ? Би чинь төрөлхийн л их романтик хүн шүү дээ. Энэ чи зөвхөн чамдаа зориулж. Чиний төлөө. Баярлалаа. Оо, yes. Таг ирчлээ хараа. Би хөлбөмбөгөө үзлээ шүү. Өнөөдөр тоглолттой байгаа. Хараа. Чи ямар нэг юм мартаагүй биз? Юу? За, баярлалаа хараа сануулсан. Хайртай шүү. Mobilife амьдралын мөч бүрд. Монпей хэлбэр байлаа. Аз жаргалын намт Icemark. Цахим технологи цэглэгаан барааны их дэлгүүр PC-Mall. Юуны өмнө энд хүрэлцэн ирээд өөрсөндөө тулгараад байгаа гэр бүлийн асуудлаа хүлээн зөвшөөрч гэр бүлээ авч үлдэх том алхам хийж байгаа та хоёртай баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа баяр сайхан гоё. Хүн ер нь өвтгөөрөл эмчтэр ирдэг штэ. Энэ хүн эмч юм уу те? Сэтгэл зүйч гэдэг чинь эмч гэсэн үг. Одоохондоо нөгөө цагаан халаадаа өмсөг байгаа юм шүү дээ. Ярих гэдэг юм бэ чи? Ноён ангархаа. Юутай ч гэсэн та энд ирж гисэн байна. Таныг харахад та гэр бүлийн харилцаагаа асар их нандиндаг хүн бололтой. Гэ нандинах чи нөгөө эхнэр бит хоёр дундаа байрны зээлтэй байхгүй юу? Тэнхтэй байгаа чи. За тоглож л шүү дээ. Нандиндаг. Хатагтай Мишель танаас эхлэе. Ангараг та хоёрын харилцаанаас таны хамгийн их сэтгэл түгшээдэг зүйл юу вэ? За. Жишээ нь ангараг намайг юусоо сонсдгоо. За, өнөөдөр чи өглөөний цай юу вэ? Өө ангарахгүй. Та яглаар миний алчуурыг ингэж бөксөр орооцсон байдаг үлээ. Наадхаар чинь би нүрээ арчдээ штэ. За, харин ч гэсэн нэгээр нүрээ арчдээ штэ. Улаан нь нүр гарих, ногоо нь биенийх, цэнхэр нь чинийх гэж би чамд хэд хэлхий. Тэнд тэгээд цэнхэр алжуур байхгүйсэн да.
Тэр алчуур тогтоогч чи тогтооцсон байсан бол байдаг газар л байж ах хэрэгтэй байсан. Тэгээгүйгээс болоод тэгээд бүтэн сар шалан дээр хөглөрлөө шүү. За хараа. Чи битэр чи ихнэр нөхөр хоёр аа. Юмаа дундаа хэрглэж болно штэ. Хүсэх юм бол чи хайрынхаа сахлын утгаар хөлнийхөө үсийг хуссан ч болно. Тусаж үзсэн. Ямар ч эргүү мохоо юм бэлээ. Ингээд та хоёр маань хүүхэдтэй билүү? Хөө таач одоо ямар сони юм асуудаг юм бэ? Сэтгэл зүйч хүн байж 10-аас хүүхэдтэй хүмүүс байгаа шүү дээ. Бид хоёр хүүхэдтэй. Харин та гой нэр юм шиг байна те. Би хүүхэдтэй, гэр бүлтэй. Гайхалтай. Юу гайхалтай юм бэ? Зүгээр нэг байдаг л цэмбгэр өвөл шүү дээ. Ингээд та хоёрын асуудлууд хүүхдүүд тань хэрэг нөлөөлдөг бол та хоёр юу гэж бодож байна? Нөлөөлдөггүй баха. Тэдэнд чинь өөрсдийнх нь хангалттай асуудлууд байгаа ш. Хөөх. Тунгалаг тамируу. Чи арай наад номоо ямар ном бэ гэдгийг найзуудаас асуух гээд селфи хийгээд байгаа юм шүү дээ. Эсэргээрээ. Энэ бол миний оюуны селфи. Миний энэ ухаан тгээ гэдэг зураг гэхгүй юу? Чи арай номыг селфидэх биш уншдаг гэдгийг мэддэг юм уу? Бэж та. Инженер юуны тухай ном лээ? За яадаг юм бэ? Гадаавс нэг хайцсан номыг олж уншлаа гэж биччихье. Эрдэнэ гэднийхээ талаар гардаг байхгүй юу? За ярээрэй нэ. Эрдэнэ гой өмнө говийг булан эзэлсэн харийн зүгийн бөөнөртэй тэмцээд нутгаа чөлөөлгөөд оронд нь Harry Potter-ыг барьцаанд өчтдөг байхгүй юу? За. Би тэгэл яах вэ? Нутгаа буцааж аваад харин сүулт нь өөрөө нинжа нарт талуулчихдээ. Вау, cool. Лайк, шеэр нүдэн дээр үсэж шít. Одоо нөгөө комментууд нэрээд хэллээ дээ. За тэгээ юу гэж яах юм? Манай сургуулийнхаа бүгдээрээ тунгалаг тамиг унссан юм биш. Харин зүгийг буунарчтай будаа болгодог болтой. Бүр хайрыг чөлөөлөхсөн хаштаг бий болчлоо. Хүүхдүүд ер нь тэрсхэн байлаа гэдэг ааш зан нь хоорондоо адилхан байна гэсэн үг бас биш л дээ. Тэр бол өнө яг л нөгөө нэг үлгэрт гардаг шиг манай хоёр охин ч одоо нэг нь их ухаалаг онц сурлагатай, нөгөөх нь бол их сэргэлэн тийм үзэгсэнтэй охин байдаг юм да. Тэр ялгаатай байдлыг ангараг их ашиглана. Ялангуяа нанд эрдэн дэр, тийм ээ? Нандаа. Минийх залгасаа. Минийх аавынхаа амьд орооч. Аав нөгөө санамсргүй ээжийнх нь чихвчэн дээр гიშгээд хаглаа ичлээ. Яана одоо амар чагаа алгадуулах нь дээ аав минь. Халгадуулах цаашаа явуулаад байна. Яг миний охин хагалсан гэдээ хэлээд өгч. За яахлаараа. За явдаа чамааг бол ээж чи гайгүй шүү дээ тийм ч дээ. Тэгээ аав чамд 20 мөнгө төгрөг өгчүүлт. Гойж шүү дээ. 50к. 50к. Оо яа нанда. Эн чин дээдээ дээр 30к гэж байгаа заа юу. Би гэх юм бол наа чин 100000 төгрөгөөр нь би хангалттай нэг бие аваад уучна шүү дээ. За тэгвэл тэр өгөө яв та. Бийлээ. Хөрх амцсангүй хөрх эзэн нэрчлээ. Тавирч тохирё. Чи ямар амар шуналтай юм бэ? Хин миний чихвчийг бицлээ ичүү? Ээжээ би харин нөгөө таны орны хажуугаар санаандгүй уцаар ярьж яваад Харин тий охин санамсаргүй л гიშгцэн байна л да. Миний хайрдаг өөрөө юмнуудаа бас нэг сайн хямгаж яахгүй. ээжээ анхны бөгөө сүүлүүд охиноо уучлааждаг хүн. Амлий. За яах вэ? Угаасаа сурч гсэн салий гэж бодож ирсэн. Олигтод сонсохдохгүй байсан. Миний хайр гараад нэг шинийг лизингтэж ирээ. Би маргааш фитнес дээр хэрэглэн шүү дээ. Шинж нугаас эвдэрсэн байсан юм байна. Ойлго мөнгө авдэр. Юу яриад байгаа? Тохирсон бол тохирсон. Навч гэж
Юу болж вэ? Та тэр үед хүүхдийнхээ талаар юу гэж бодсон бэ? Би бол хүүхдэд зөв хүмүүжүүлж байгаа л гэж боддог өөрийгөө. Харин энэнд маань ангараг саадуулж байна. Зөө. Би чинь чамайг гэр бүлийнхээ харилцааг аврахаар ирсэн гэж бодсон чинь чи бүр сүйтгэхэр ирсэн юм шиг те. Сэтгэл зүйчийн өмнө нөхрийгөө гөрдөг биш те. Гэхдээ л үнэн шүү дээ. Оюукананда хоёрын хувьд бол тийм. Харин ориглооны хувьд бол ангарагаас хайв илүү бүтээлж хамаагүй хурдан сэтгэдэг. Оргилон гэж юм блэ? Манай баггүй. Гөө шиглаач. Одоо. За яа. Хурдан өгөөч. Аава, надад шинэ дугаар хэрэгтэй байна. Юу нэ? Шинэ дугаар хэрэгтэй байна. Ундаг дугуй юу? Танаас ч одоо ойрд яач. Өчигдөр ээж чи бас нэг шинэ цүнх авмаар байна л гэдээс. Өнөөдөр чи болохоор шинэ ундаг дугуй авмаар байна гэдэл. Аавыгаа одоо арай мөнгө хэмэлдэг гэж бодоагүй өстэй та нар. Энэ хар. Аавшны яаж ин пивэ уухта даруулахгүй хэрглэж шít. Даруулагч чинь бивнес чинь хямдхан байх байсан шүү. Аавал да. Түмэн дугууныхаа жолоонд үргэлдээ дууслаа штий. Яг л том хүн цэцэрлэгийн хүүхдийн дугуй унж байгаа юм шиг юу харагдаад байна штий. Ой. Аав нь чам шиг ухтаа заяа. Яадаг байсан гэж ундаг дугуй байхгүй. Хажуу талынхаа айлын хашааны хүүхдийн ундаг дугуй өдөржингөө түржгүүн. Хөлсөө урстал гүүж нэг юм арай ч ганц тойрдог байлаа штт. Тэгэж аавыгаа удах юм бол харин ч ундаг дугуйтай байна. Болохгүй тэр дугуйгаа түрээд гүйхгүй юу? Ядчил алхаснаа сурдан байлгүй. За. Тэгвэл маа. Начи. Сэлбэг. Гудамжинд явж байгаа танихгүйний дугуйнаас салгаад авчихсан юм уу? Юу яриад байна чи чинь? Хулгайч болох чинь тутай юу? Ятарсан мөнгөө чи өдөр алга хаа нэгтээ хин нэгний дугуйнаас нэг сэлбэг тоё гэж бодохгүй юу? Хизээ нэг өдөр тасарчихсан гой дугуй угсарчих юм бэлүү? Гол нь баригдахгүй л хэрэгтэй. Яг зөв. Баригдчих болохгүй шүү. Ангарахгүй. Галзуураа дараа. За тоглож гинөө хараа. За. Тэгж гад аав авч өгөндөө ундаг дугуй авч өгөн заа юу. Yes! Баярлалаа. Хайртай шүү. За. Харин одоо надад зүг. Одоо бүгдээрээ та хоёрын бэлгийн амьдралын талаар ярилцвал ямар вэ? Би энэ тухай орой болгон ангарахтаа тогтож ярилцъя гэдэг л дээ. Тэгэхэд ангараг хөдөөс юу гэдэг гэж? Нэг бол нуруу өвдлөө. Эсвэл ажил дээрээ ядраад ирсэн. Үгүй бол шал дэмий мэдчлээ гэж түмэн шидэм юм тоочод байдаг. Тийм биз дээ. Чи одоо танихгүйний хажууд юу яриад? За Мишка. За чи тэгэж бас хамаагүй үлээхгүй шүү, Чи ч гэсэн яадаг үлээдэ. Яг сайхан оршлоо хийгээл яг сайхан байж идэл гэнтхэн шал өөр юм хийгээл алгуулчихсан маа. Тийм үстэй. Таны хэлж ярьж байгааг сонсоход таны бэлгийн амьдралын талаарх ойлголт тань нэг тийм өсвөр насны хүүхэд шиг л санагдаж байна. Танд үр дүн чухал болохоос үйл явдал нь чухал биш юм аа да, тийм үү? За та тэгэж бас хамаагүй гөрөхгүй шүү, Чи үйл явдал чухал байлгүй яах юм бэ? Гэхдээ та намайг сая яг буруу ойлгочих шиг боллоо л доо. Харин ч эсэргээрээ. Миний одоо энэ бэлгийн амьдрал гэдэг чинь тэр чигээрээ л одоо нэг тийм кино шиг юм байж байгаа шүү дээ. За Мишель, чи юу битгий дээр гараад мордчихороо та. Эхлээд намайг нэг сайхан өдөөгөт. Өдөөнөө. Өдөөлгүй яах вэ? Харин чи бити хамаагүй морилцож хөдөлгөттэй гараа заа юу. Үгүй Мишель. Би доор нөгөө юм чи морилцдаг байх юм аа. Би өөрөө бас сайхан таашаал авмаар л байна шүү дээ. Чи хөдлөхгүй ээж гэмэн би чиний наад жижигхэн батгыг чинь амжилтаа шаа. Баядар юу батгах вэ? Юу батгах вэ? Болдоо. Би наадах чи бүхэл бүтэн 3 хоног харж тэслээ. Одоо тэсгүй. Наадах цэвэрлээ. Йоо, Мишка хэрэггүй болдоо. Яа, хэрэггүй. Яа. Та хоёрын бэлгийн амьдралын хамгийн аз жаргалтай сайхан мөчүүдийг эргэн дурсацгаая. Яг энэ үеэр
та хоёрт саадуулах ямар нэгэн тохиолдол гарч байсан уу? Гаралгүй яах вэ? Байнга штэ. Одоо жишээ нэг ихэд яг сайхан оргил үе дээр явж идэл Мишка надаас хараа хоёлоо хизээ байрандаа засвар хийх юм бэ гэж асууж байгаа штэ. Одоо тэгэхэр чи би яах вэ? Хөөе. Манай гэрийн зарим зүйл ялангуяа тааз нурхад бэлэн болцсон байгааг мэдэж гинөө. Та хоёрын бэлгийн амьдрал чухал юм уу? Аль эсвэл гэр орны чин ажихан амьдрал чухал байдаг юм уу? Баяр сайхангаа. Яг үнэндээ би мэрэгжлийн барилгачтай амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхэд манай гэрт зарим зүйл нь ондоо сундуу эвдэрч гэмхэрсэн. Ийм байхаар чи миний дургу хөрөлгүй яах вэ? Тийм биз дээ. Ой, ангаргаа. Гүч чи юу хийгээд байна? Юу хийж байгааг харахгүй юм. Гү наад обоогоо зориултын цавыг аваад наачч болдгүй юм уу? За бөө ажил болно шүү дээ. Гэрээсээ гарan дэлгүүр орон цаваа авна, багс авна, хооронд нь холин хутганд хийж дуусныхаа дараа цэвэрлэнэ гэд. Тэрний оронд скотчо хууллаа 1 2 3 пат. Үзээ. Гойлоо өстэй. Хөөе мишэлээ. А? Чи миний өмдөг яцээ. Гү яах вэ? Ойн ихэр чи би дэлгүүр гарна, утас аавн зүүс үлнэ. Харин скотчор бол 1 2 3 пат. Гоё гацтэй. Бид хоёрснээр үнэхээр хөвгөлтэй юм аа. Ингээд танаа гэр бүлийнхэн бүгдээрээ цугтаа байхдаа хамтдаа хийдэг ямар нэг зүйл байдгүй. Тийм юм чи. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ цуглах үе бас хаяа байна. Тэр үед бид нар нэгэн ч утас оролддгоо. Бид нар бол Энэ ориглом чи миний утсыг өвтчлээ штэ. Би санаандгүй л ивсэн штэ. Өөрөө миний аяган дээрээс утсаа авах нь яасан юм? Оо нара. хэлээ. Хөрхий. Одоо тэгвэл ээж шинэ утас аваад миний утсыг ойкод өгчтэй. Үгүй ч тэгж болохгүйсэн юм уу? Би тэгвэл утсаа өвдчих үү? Базар яагаад заавал ээж нь шинэ утас авах хэрэгтэй гэж? Аав нь авч болдгүй юм. Миний арч юу байсан шүү дээ. Нөгөө шинэ жилээр шин завгарын ZT маркийн гар утас аваа шүү дээ. Энэ утасны чинь дараагийн загвар сарын өмнө гарсан байна. Тийм амар цамаан байна ч гинөө те. Сар-сараар тэгж шинжилж авах юм уу? Хөөх. За ерөөсөө тэгвэл ингийн. Хууч уламжлаараа л явъя. Ээж нь шинэ утас авлаа. Ээжийнх нь утсыг аав нь авлаа. Аавынхаа утсыг бусд нь авлаа. Бусд нь бусдаа түгэлээ. Яг зөв. Болж байна уу? Yes. Хуяа. Би ихлээд шинэ утас аваад тэгээд хуучнаа оюу кинод өгч. Надад нэг шинэ утас аваад өгчөөж. Голом цаг хүүгээ жоохон бодож үзэлтэй. Ер нь би яглаарэ бусдын хуучин утсыг барьдیں۔ Энэ гэрээ хамгийн ухаантай нь би үсттэй. Энэ надад шинэ утас хэрэгтэй байгаамаа би авчиад хөө. Миний утас эвдэрсэн штэ. Та зүгээр утастай байгаа. Яа, та энийг авчаа. Ээж нь утас авч дараа нь та нар утас авч штий. Ээж та зүгээр утастай байгаа штэ. Миний утас эвдэрсэн байгаа. За аль байж тамина. Байж. Та нар ингээд өнгөч. Аав нэг гаргалгаа гаргалаа. Ээж нь ерөөсөө шинэ утас аавна гэснээр аав. Yes. Ээжийнх нь хуучин утсыг аав нь авъя. Аавынхаа утсыг нандаа ав. Чи харин наад гар утсаа гадна талын сайхан янзлаад шинэ жилээр эмээдэ бэлгэлчих. Аав нь виштэй чамд шинэ гар утасны хайрцаг аваад өгч заяа. Эмээч нугаас хуучин юм дургуйч чи өөрөө мэдэн штэ. За ингэж бид гурав болсон шүү. Харин та хоёр ингэ. Оё. Чи анягийнхаа утсыг эвдэлсэн учраас чи өөрийнхөө утсыг аниадаа өг. Аавныхаа өгж байгаа чамд би нэг Nokia аваад өгч заяа. Эшгүй ингэж нэг юм шинэ утастай болох гэж. Үгүй аавал та. Манайгийнхан бүгдээрээ л ухаалаг гар утастай штий. Nokia ухаан муутай гэж чамд хэн хэлээ? Чи л өөрөө зөв зүгээрээс ойкогийн утсыг эхэлж ивдээ үсттэй. Нэг утас дутаад байна те.
Түрүүнийг утас ээж рүү очсон уу юу? За тэр утас яг тэндээ ээжиг. Дахиад өөр арга гот доо. Ингээд та хоёр гэр бүлийн худалдаа авалтаа яаж хийдэг вэ? Ангар голлох уу, мишэл голлох уу? Хангаргуу. Энэ хийдэг байсан бол манай гэрийнхэн тэр чигээрэл пив уугаал байж байсан бах та. Үзээз. Гүши ч нэ өөрөө нэг юм сонгох шиг бөө юм болтой үстэй. Яг л нэг хормын дайшинд сонгож байгаа юм шиг л хараал, үзээл, болиол. Гэхдээ зүгээр нэг мө төмс авах гэж л яг мүзээд юм үзэж байгаа юм шиг л шинжээл, сонгоол, болиод тэгснэ эргэж хургаал жигтэх юм бол. Би ч хамшигл тэгж хямдрал урамшуулал хайж явдггүй шүү. Чи саяхан гэхэд яла 10 удаа бока аваа үсттэй. Гэхдээ тэр чинь хямдарсан байсан юм чинь. Тэгэд чимэр бокны хугацаанд дууссан үгийг мэддэх юм биш үү? Тийм үсттэй. Ангараа ийм л хүн. Дэлгүүрээс юм авахтаа нэг бол урамшуулалтаа, үгүй бол хямдралтаа бараал авах ёстой гэсэн ойлголттой. Би нэрээ тань дээр анх удаа ирж байгаа юм чинь та гоё урамшуул үзүүлнэ үстэй. Маргааснаас эхлээд хөнгөлөд үзүүлээд явчихвал их сайн байшээ. За яага. Харин энэ дэлгүүрөө штэ саяхан нээгдсэн болохоор хүмүүсээ татахын тулд бүх бараануудаа бүгдийг 50% хямдруулсан байгаа гэсэн. Гой уст. Гэтэ ангараа хямдрал гэж хагаад жирийн худалдаа авалтаас 2 дахин их мөнгө зарцуулсан явж штэ. Зүгээр хямдралтай л авш. Үу. Ашгүй энд оо ээж. Од уссан бэл оогоо авч. Би нооч хямдраагүй штэ. Тэгээ яа тий. Тэг хямдрахын үлээгээд шүдэ угаахгүй яах юм уу? Ямаа тий. Тэгнэс. Энийг авахгүй хямдралтай л авш. Энийг хараа. Сойж 50% хямдарсан биз дээ нараа. Ангараа түр чи хямдралаар авсан сойзоо чи хэрглэж дуусаагүй байгаа. Байж нэг илүүдэхгүй дахиад авч. Харийг өч. Энэ машин авчи. Гү. Минь хямдралтай юм байна. Хямдралтай юм уу? Тийм биш. 30% хямдарсан биш. За яг нэг аавал ав заяа. Хүүхдийн мэрэ мэлэх шүү. Хүүхдийн баяр хаавсан болоогүй шүү дээ. Дахиад хүүхдийн баяраар бэлэг авна гэж байхгүй. Урчлаад аваад өгч та аав надах гэж заяа. Сайн байна. Яг хэрэгтэй байсан. Хүй. Энийг хийж юу? Би. Харин гэрт дойлын цаас дуусч байхаар навчлаа. Сайн байна. Энэ ямар үнэтэй? 45,000. Хүүх, ямар амар үнэтэй 45,000 багтаа байдаг юм бэ ч доо. Юу гэнэ? 3 давхрахтай ч гэж яах шиг солонгос шиг. Оо, одоо бүгсээ харчаад аяхын оронд 3 давхрахтай өнө хэдэн давхрахтай өнө ямар хамаа байна. Монголынхыг ав заяа 1 давхрахтай болно. Энэс эн чинь 3 дахин хямдхан байгаа Монголынх заяа. Йоо. Юу вэ? Юу бахан суу авчиж байгаа юм? Энэ хямдарсан юм уу? Аава сүүн тийм байдаггүй маа. Хэрвээ дэлгүүр гашсан сүгээ зардаг байсан бол тэрийг айл болгоо аваад аарц харуул хийж байгаа шүү дээ. Тэгвэл энэ ядаж таргийг буцаа. Ангараа худалдаа авалтаа зүгээр 50 хийж идэх үү? За тэгээ өөртөө мэдчихэж байгаа тэгвэл. Би явсан ээж рүү залганаа. Яг ч. Энэ дэлгүүр чинь байна штэ. Нээлтэндээ зориулаад зөвхөн өндөр настангуудад зориулж 20% хямдарсан байгаа байхгүй. Ээжийг дуудъя. За нөгөө тавьж арай чанартай. За байж. Тэр эмээгийн талаар арай жоохон тодруулаад яриад өгөхгүй юу? Чухам яг хиний ээж юм бэ? Мэдээж дайсны талынх. Дайсны талах гэж чинь. Ээжийг болооч тээ. Ойлгомжтой. Ангаргийн ээж юу? Мишка. Ээж ер нь бүх юмдээ заавалч муу хүн байх албагүй штэ. Мишелийн ээж гэж бас нэг хүн байгаа штэ. Шинжлэлийн баяраар ганц балууч аваад ирдэггүй тийм л нарийн хүн байдаг юм да. Чи бялуу гэд зөв хэл. За тэр. Бүх юм дээр оролцож байгаа биз? Зөв ярих дээр хүртэл ингээ оролцдог. Зөв хооллох, зөв ярих, зөв хувцснараа өмсөх гэл. Гэхдээ ер нь хүн тэр хөрмийг өмсөөд явна уу, тохоод явна уу, ямар хамаа байна тийм биз дээ. Гэхдээ яг ер нь бол зөв хооллох, зөв ярих, зөв хувцас өмсөх зэрэг нь бол хүний анхаарлыг татах гол хүчин зүйлүүдийн нэг л дээ. За тэр юу эмээгийн яриа руу эргээд оръё. Мишель, та яагаад хадам ээждээ тэгтлээ их дургүй байт юм бэ? Яагаад гэвэл манай хатам ээж
бидний амьдралд байнга хошууд үрж идэг. Үнэхээр ядаргаатай. Энэ цай чи ямар эвгүй амттай юм бэ? Турах цай юм уу? Ахын минь дээ. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй. Би бүх зүйлийг байгаагаар хүлээж авдаг. Таныг ч бас. Ая, на чихрэ бэл. Одоохон хоол болох гэж байна. Аваа. Хоол нь юу ч болоо үлээ. Чихрэн дээр шүү дээ, тийм ээ? Ээж, Тэмүүлэн бит хоёр энэ аварж байгаа алхлаа би гарлаа шүү. Үгүй. Одоо хоол болох гэж байна гэдэг энэ хоол идчихэд гар. Дээр нь чи хичээлээ хийгээг байгаа. Хичээлээ хий. Гадаагаар ч жоохон агаар амьсгал. Энэ гэр орон чинь өөл шороо тоос гадаа гарсан дээр. Тэгээд найзлах охинтой иж болох юм билүү? Ая, малгай өмс. Малгаагаар яах юм бэ? Яах юм хэрэггүй. Наш али имийн үнс. Байрны доотх дэлгүүр ороорой за. Баярлалаа юм ээ. Яа. Ээж, хоёулаа нэг зүйл тохирё. За. Ая бол миний хүү. Тийм болохоор юу идэх, хинтээ зугаалах, хэнийг хайрлахыг би мэдчихье. Тэгвэл Үгтэйш дээ. Ямар ч асуудалгүй. Харин чи бас нэг зүйлийг мэд. Ангараг бол миний хүү. Тэгэхээр хэнийг хайрлахгүйг би мэдээ. За хүмүүсээ болио. Ерөөсөө энэ хадмуудын тухай асуудал бол байна штэ. Айл гэр болгонд байдаг түгээмэл асуудал. Яг уу энэ тал дээр бол нөхөр чухам хэний талд байна вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална гэж би боддгийг. ангараг бол зүгээр л буудан дээрээ сууж идэг. Хэрвээ хадам ээж намайг цааш нь харуулчихсан бол ангараг эхнэрийгээ санахчгүй. Өрөөсөө амьс нь олдохгүй бол нэрээ намайг санаж магадгүй юм шиг байна. За, ерөөсөө боли. Юу яа? Та хоёрын харилцааны тухай ярилцгаая. Та хоёр бие бинийгээ харддаггүй. Үгүй ээ. Байнга харддаг. Би ч нэ нэг. Хүүхдээ зэрэгний амлахад хамтдаа явуулж जैन та амтлаад үзээрэй. Үгүй чимгээ. Хаа таарсан газараасаа тэгэж үсний будаг авч бодож болохгүй шүү дээ. Тэгвэл над хэдийг ялгас чинь улзраад унчдсан байгаа үстэй. Станерэ. За би. Үгүй яагаад юм бэ? Гүй тэр хүүхний өмссөн байсан өмд нь шүү дээ. Чиний нэг өмдтэй адилхан байсан бохгүй юу? Тэгээ би амхандаа уг нь энэ өмд миний хайрд илүү гоё зохих юм аа гэж яг хэлэх гэжсэн бохгүй юу? Тийм үү те? Тэгвэл тэр зөөгч хүүхний даруулга минийхээс онцгүй. Тэр худалдагч хүүхнийх л минийхээс муухай байсан юм уу? Тэгж хэлэх гэжсэн юм уу? Яа, борхон минь гэж. Гүй ер нь урдаа байгаа ямиг хараа гэж хүнд нүд заяадаг үсттэй. Бүр хамт гарахаас санаа цовмор. Харин Мишельтэй хамт гадуур гарах аимшигтай. Бүр үнэхээр аимшигтай. Үгүй, уучлаарай. Наа чи миний палаж. Би сонгоцсон байсан. Уучлаарай эмэгтэй, таны палаж гэртээ шүүгэн дотор өлгөөтэй байгаа. Энэ палаж надад таалагдаад би худалдаж авах гэж зогсож байна л да. Уучлаарай. Би сая ярин сонгочоод түр тавьсан байхгүй юу? Ойлгосонгүй. Би энэ палажийг өөртөө чинь хувааж хэрэглэх юм уу? Би тантай юм хуваахгүйгүй. Наатахаа өгөөд явж ирсэн. Аваад ир. Уучлаарай. Энэ өөрт чинь тэгээд ч зоохгүй. Надад туу. За.
Тэгвэл нөхөр маань ирээд хинд нь илүү зохих нь хараад хэлээд өгөх байлгүй. Болдоо. Анга. Ясаа. Чи энэ хүүхэнд энэ палаж хинт нь илүү зохихыг ойлгуулад өгдөө. Тэнэг хүүхэн минь наатахаа өгöd мөрөөрөө явж үз. Одр. Эргүү хүүхэн минь зайлж үз гэд хэлтэй ангаа. Хөш. Эхнэрийг чинь доромжлоод юм хэлээч. Хөшөө. Хойлоо гараа уулзах. Цацгш. Танах авчих. Яга мэ танах авчих. Хөшний илүү мөнгө зарлагдмаар байхгүй. Чи авцаа. Цацгш шатчих. Цацгш. Хайчлуу даав гурвын аль нь дийлэх вэ? Улс мүс цалгас. За танах авч тавь. За ингээд өнөөдөртөө бүгдээрээ уулзалтаа өндөрлцгөөе. Гуруула үр дүнгээ ярилцъя. Миний хийсэн дүгнэлтээр бол 17 жилийн гэр бүлийн хамтын амьдрал чинь та хоёрыг өөр хоорондоо эв найргүй эсрэг тесрэг хүмүүс болгон хуургажээ. Та хоёрын дунд харилцан ойлголцол, харилцан хүндлэл гэж огт алга. Гэхдээ та хоёр асуудал байгаагаа ухаарч шийдвэрлэхийг хүсэж байгаа нь миний хувьд сайн хэрэг гэж үзлээ. Ийм л байна. Баярлалаа юм чи. Ингээд дуусчих юм. Одоо ингэ болчихж байгаа юм те? Одоо ингэ мөнгө авах уу? Өөр яах гэсэн? Чихэр авах гэсэн юм уу? Гүйлтэй. Гэхдээ нүн чинь тэгээд ямар нэгэн шийдэл гарц гаргалгаа зөвлөгөө энэ төр өгсөнгүй шүү дээ. Сая чи юу төрөл баахан ярьлаа шүү дээ. Энэ хүн чи ерөөсөө ярьсангүй шүү дээ. Уучлаарай ангаргаа. Сэтгэл зүйн зөвлөгөө засал гэдэг бол хосуудад асуудлаа ярих, сэтгэлээ уудлах боломж олгодогоороо онцлогтой. Тий. Ойлгож байгаа баяр сайхан гоё. Танд маш их баярлалаа. Бас уучлаарай. За, юунд нь уучлалт гойдгийг уучлаарай шиг. Хүнийг л их ухаантай хүн өөдөөс харж суучаал баахан сонсоод толгоогоо дохиод л. Сая одоо чи хоёр хамаг өдөг болохыгаа ярьлаа. Гэр бүлийнхээ хамаг хэрүүлийг л ярьлаа. Яриулаадлах. Өөрөө юу ч ярихгүй нэг л их ухаантай царай гаргасан толгоо дохиод суугаад. Одоо ингэ л мөнгө авах уу? Гой. Энд чи харин амар мэрэгчлэг үе харин. За. Танд их баярлалаа. Сонссонд гэлаалаа. Энийг та дурсал болгоод авчихгүй юм аа. За би явлааш. Ой, ангаргаа. Ёст. Амьдралдаа үзээгүй юм үзэх шивтэй те арай. За тухай. Шүү дөгөөч. Өөрийгөө бас Монголын хамгийн алдартай сэтгэл зүйч гिचчээ. Харах царайны углаанд өөрчм байгаа сте. Үгүй ээж. Та юу хийж байгаа? Харахгүй байгаа мó. Шалаа цэвэрлжээ. Энэ гэр оронд чи ер нь гэр орныг цэвэрлдэг хүн гэж байдгийм үү? Тийм юм шилээ. Ээж. Би наад шалаа чи өчигдөрхөө угаасан шүү. Тийштэй. Бид хоёр чи өдөр болгон шалаа бид хоёрыг манай эхнэр өдөр болгон шалаа угааж гэрээ зэвэрлдэг шүү ээжээ. Шатраг байна шүү. Камер худлаа ярихгүй штэ. Нууц камерт 7 хоногийн турш хин ч юу ч цэвэрлээгүй гэд бичигдсэн байна лээ. Юу? Яасан? Бачаараа. Юу нууц камер? Тэ? Та манай гэрт
Нууц камер суйрлуулсан хэрэггүй. Би юу? Гүт би нууц камер. Ой. Ёо, та яг болохоо байсан. Яаж юм биш үү? За би тийм аяглаад ээж та. Харин. Яс бэ? Би ерөөсө буцаад сэтгэл зүйч рүүгээ явлаа. Энэ дэвэл эрүүгийн хэрэгт орооцолж За магадгүй. тэр чигшүүгээд юу сонсохгүй байна. Таацтай. Сонсохгүй байна. Ангаргаа. Ад хойлоо яваач. Ангаргаа. Биш үү? Perfect bodies in the shallow blue, drifting faster than they should. Golden hour paints a dreamlike view. Even dreams start